Өрөөлөг царайчлахгүйгээр өөрөө утсаа унтарч асахад пин код байдаг. Эсвэл утсанд нь мессеж ирэхэд хүн гуйхгүйгээр уншаад хариу өчиж интернет ашиглан мэдээллийн сайтуудад тавигдсан ярилцлага мэдээ уншиж өөрөө үзэл бодлоо хуваалцах хүсэл сонирхолтой ахмадууд Монголд олон байна. Иймээс Монголын ахмадын чөлөөт холбоо насан туршийн боловсролын үндэсний төв хамтран ахмадуудыг мэдээлэл технологи 20 хоногийн сургалтанд хамруулахаар олжээ. Эхний ээлжид 203 ахмад энэхүү сургалтанд явахаар бүртгүүлсэн байна. Ахмадд мэдээлэл илүү авах хүсэж байгаа. Жишээлбэл компьютер дээр мэдлэгтэй хүмүүс бол ахмад цэгийн сайтыг байнга уншина. Гэтэл одоо ач нэрээ гуйж уншдаг. Нөгөөдөл нэг тийм таата үйлчилж өгч чадахгүй байна. Тийм учраас одоо ахмадын төв байгууллагаас явуулж байгаа ажлыг тогтмол унших хүсэж байна. Дээрээс нь одоо дэлхийн нийтэд Монгол болж байгаа мэдээлэл бол ихвчлэн захимаар гарч байна шүү дээ. Тэгэхээр энэс хоцрох байхыг хүсэж байгаа юм. Бас өөрсдөө хүмүүстэй санал хуваалцахыг маш хүсэж байна. Хүн бол иргэний одоо нэг идэрхтэй учраас тэр иргэнтэйгээ хөл нийлүүлэхийн тулд компьютер бол заашгүй хэрэгтэй. 200 гаруй одоо ахмадын одоо компьютер сурах хэрэгцээ байна гэд тэр бол яг авж байгаа ерөөсөө судалгааны нэг ихний хэсэг л явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ одоо сургалтанд сурах хүсэд бол ерөөсөө өөрсдөө одоо энэ юунаас боломжоос одоо бидний одоо насан туршийн боловсролын төвийн боломжоос шалтгаалаад бол нэг үдээс өмнө 10 хэдэн хүний ээлжтэй, үдээс хойш нэг 10 хэдэн хүн ингээ ээлжлээд явна. Компьютер сурна. 20 хоногийн сургалт гэж явж байгаа тийм ээ. Тэгээд компьютер сурна. Одоо компьютерийн тийм ээ. Одоо анхан шатны бүх одоо сургалтыг аваад явчихна. За тэгээд цаашаа бас гар утсан яаж ашиглах талаар тийм ээ. Гар утастайгаа яаж харьцах, гар утсыг яаж ашиглах гэдэг талыг энэ сургалтуудыг явуулна. Компьютерийн мэдлэгтэй болох хүсэлтэй ахмадуудын нэг бол Гунгаав. Тэрээр компьютер ашиглаж өөрийн ойрын хэрэглээний мэдээлэл, материалыг бичиж хадгалж шаардлагатай Word-ын файлуудаа флашаар зөвлөж зурхаар эндэржээ. Мөн утсанд ирсэн зурвсыг ачцээ хүүхдүүдэд гуйхгүйгээр уншиж хариуг нь бичдэг болвол нэгжин тэмнэлттэй гэж тооцсон байна. Халаашнаас компьютертэй ажилладаг, компьютероос халаашндаа хийгээд ингээд нэг хэвлээд гаргацдаг. Зөөвөрлөөд одоо дотор нь юмнуудаа ингээд нэг наашин шаашин болгочдөг. За тэгэл нэг интернет орчдөг байх л одоо миний насныхаа ер нь болондоо л гэж бодож байна доо. За тэгээд энийгээ сурсан байхад бол гар утсанд бол тэгээд чөлөөтэй харьцах байх л гэж бодож шүү дээ. Тэтгэвртээ гарсан нийт ахмадуудын дөнгөж 28% нь өөрийн төвшөндөө компьютерийн мэдлэгтэй гар утсаа ашиглаж зурвас бичиж чаддаг. Үлдсэн 72% технологийн талаар ойлголт мэдлэг муутай. Борж буй утсаа осолдохгүй дуухрахаар нь авч ярьдаг, хаяа асааж унтраадаг. Гэхдээ бичлэг хийх зураг дарах талаар ямар ч мэдлэггүй гэж Монголын ахмадын чөлөө төлбөрийн тэргүүн Баасан ирсэн юм а. Иймээс ахмадууд 21-р зуунтайгаа хөл нийлүүлж болохоор энэ чиглэлд суралцах хүсэл их байна.